Сайн байцгаана уу, Бони байна. Өнөөдөр би та бүхэндээ бизнес эрхлэх гээд барааны хэмд ихүүсэр хайж байгаа. Эсвэл хаашаа яаж явахаа мэдэхгүй байгаа хүмүүстээ зориулаад хэрхэн хэмд эхлүүлэх вэ гэдэг бичлэг оруулж байна. Сүүлийн үед хүмүүс ирээнээс чанаргүй сонголт муутай бараа авахаас сатгалзаж өөр боломжуудыг ирж хайдаг болсон байлээ. Би өөрөө ч бас эрэгтэй хувцсны дэлгүүртэй хаанаас яаж загвар дизайн сайтай чанартай барааг боломжийн үнэтэй татах вэ гэдгийг маш олон харьцуулж судалсны эцэст хамгийн хямд гэсэн аргаасаа та нартай хуваалцаж байгаа юм шүү. Бичлэгээ дуустал нь үзээд хамгийн хямд зардлаар хамтдаа Гуанчжоу руу яваад ирсэн юм шиг болцгоё. Хүмүүс ихэвчлэн ирээнээс Гуанчжоу руу шууд нисэх гэж үнэтэй тасалбар төлж аваад идэг. Гэхдээ хизээж Гуанчжоу руу шууд нисдэггүй. Заавал Хөхот юм уу Бээжингээр дамждаг. Тэгээд ямар авиакомпани, ямар нислэг байгаагаас хамаарч 4-17 цаг хүлээгддэг. Олон цаг хүлээж их мөнгө зарцуулж яхаар замын үүдээс ирээнээс Хөхот руу машинаар хөргүүлээд Хөхотоос онгоцон суугаа явуулах хямд тусна. Мэдээж олон цаг зарцуулагч гэлээ онгоцны буудлын дээр дэмий хүлээж суухгүй бас хямд туснаа гэдгийг сайн санаарай. Замдаа жаахан ядрах ч гэсэн хэмсэн мөнгөөрөө илүү их бараа авсан дээр үстэй те. Замын үүд рүү машинаар вагоноор гээд яаж ч авсан болно. Машинаар бол 100,000 төгрөгөөр явнаа гэд вокзалын тэнд зөндөө машин зогсож илээ. Хэрвээ та олон хүнтэй явах бол 80,000 төгрөг энтрийгээ бууруулаад тохиролцоод явах боломжтой. Миний хувьд замын үүд рүү унтлагын вагоноор явсан бөгөөд ирж очихтойгоо нийлээд 111,200 төгрөг болсон. Өмнө нь би хамт явдаг хүмүүстэйгээ дөрвөлээ өөрсдийнхөө машинаар явцдаг байсан. Нааш цааш явах бензин тос гээд нийтдээ 300,000 төгрөг болдог байсан. Машин хурдан очихч гэлээ вагон нь хямд найдвартай аюулгүй дээрээс нь унтаад тайван явах нь хамгийн чухал байсан. За ингээд замын үүдтэй ирээд ирээн гарах автобусандаа суулаа. Автобус нь нэг талтаа 26,500, буцахдаа автобусаар гарахгүй учраас буцах билет авах шаардлагагүй. Хэрв автобусаар гарах захиалга өгнө гэвэл авто тээврийн үндэсний төвийн веб хуудас руу ороод доошлуулахаар автобус билет захиалга гэсэн хэсэг байна. Ийшээ ороод хаанаас хаашаа гэдгээ Дорногов аймгийн замын үүдээс ирээн гарах гэсэн талбаруудыг бөглөхөөр тухайн автобус нь хизээ хэдэн цагт ирээн рүү гаргах тухай дэлгэрэнгүй олон сонголт гарч ирнэ. Манай галт тэрэг 7:20-оос буух учраас хамгийн ихний автобусаар 7:40-д гараад явсан байт юм аа. Хуучин ирээнээр гарахдаа очрлож согсдог байсан бол одоо дугаар аваад явдаг болсон. Ирээнээр гарах очрын хамгийн ихэнд унтлагын автобуснууд байдаг. Тэгээ хойноос нь суудлын тэргүүд дугаарынхаа дагуу очрлоод гардаг болсон шүү. Машин сууж гарах бол 50 юан, ойролцоогоор 26,500 төгрөг байна. Автобустайгаа адилхан үнэтэй. За ингээд явсаар энэ автобус маань ирээний автобусны вокзал дээр зогсдог. Эндээс Хөхот орох унаандаа суунаа. Хөхотын онгоцны буудлын хүртэл ойролцоогоор 5 цаг явдаг бөгөөд унаа нь 150 юан буюу 80,000 төгрөг орчим болно. За одоо онгоцны буудлын дээрээ ирсэн байна. Би бүх билетээ Trip.com-оос авчдаг. Онгоцны билет 2 талдаа $230 буюу 846,000 төгрөг орчим болно. Би энд харьцуулалт хийх үднээс Улаанбаатараас шууд Гуанчжоу орох тасалбарын үнийг бас давхар оруулъя. Бээжин Хөхотоор дамжих нислэгийн билет $700-аас $800 буюу 2,500-аас 2,900,000 төгрөг орчим болж байна. Одоогоор хэдүүлээ зарцуулсан байгаа унааны зардал онгоцны хоёр талын нислэгтэйгээ нийлээд ердөө $63,700 төгрөг болсон байгааг хараарай. Одоо хамгийн чухал хэсэг буюу байрлах буудлын тухай ярьж өгье. Та яг ямар бизнес эхлүүлэх гэж байгаа вэ гэдгээс хамаарч буудлаар тухайн бөөний төвөд төвлөрсөн газар авах нь хамгийн зөв. Гуанчжоу хот нь төрөл бүрийн салбарт бөөний захуудтай байдаг. Жишээ нь миний хувьд гэвэл бэлэн хувцас авах гэж байгаа учраас бэлэн хувцасны бөөний захууд төвлөрсөн гол зэгтэйгээ ойрхон буудал авдаг. Хэрвээ та ч гэсэн бэлэн хувцас авах гэж байгаа бол Гуанчжоу Railway Station, Subway Station буюу Гуанчжоугийн төв галт тэрэгний вокзал юм уу да. Энэ байршлыг түшиглэж, энэ байршилтай ойр газартай буудал аваарай гэж зөвлөмөр байна. Хараа сандахгүй дээ, хаас айгуу дэлгүүртэй, үйлчилгээний газруудтай, амар их хүнтэй, стол нэг амьдрал бужигчид газар байгаа. Буудлын хувьд олуулаа явах тусам хүний тондоо хуваавал буудлын үн хэмт тусдаг. Би 5 удаа явж исэн учраас 5 өний өрөө авсан байгаа. 5 хоногийн нийт сая 945,000 төгрөг буюу нэг хүний 390,000 төгрөг болсон. 5 өдөр 390,000 төгрөгөд ийм гоё цэвэрхэн буудалд байна гэдэг бол үнэхээр хямд сонголт шүү. Миний буусан буудлын ойролцоо монголчуудын буудаг буудал гэдэг нэртэй монголчуудаа л алдартай нэг тийм буудал байдаг. Тэр бас ойролцоо үнэтэй. Гэхдээ миний энэ орсон байгаа шиг цэвэрхэн бол биш. За ингээд буудалтаа орчихсан ирэх буцах бүх зардал маань нэг хүний нийт 453,700 төгрөг болсон байна.
За мэдээж энэ бүх зардал дээр хоол унд, ойр зур, такси унааны мөнгө нэмэгдэж таарна. Гэхдээ үнэхээр хамгийн үнэтэй ресторанд ороод гоё хоол идсэн ч 40-50 вон буюу үсрээд 25 мянган төгрөг байдаг. Өглөө буудалд өглөөний хоолоо идчихэд өдөр оройн нийлээд 40 мянган төгрөгөд хангалттай хоол иднэ гэж үзвэл 5 өдөр Гуанзууд нийт зардлаа тооцоод сая 600 мянгад хангалттай яваад ирэх нэ. За дэлгүүр хэсэгт нэг зүйл анхааруулж хэлэхэд зарим дэлгүүрүүд стоктой буюу тухайн хувцаснаас нь бэлэн байгаа тохиолдолд нэг загвараас доод тал нь 5-аас дээш ирэхийг хувцас авах хэрэгтэй байдаг. Жишээлбэл одоо нэг подвалк 16 юан буюу 8000 төгрөгийн үнэтэй байдаг байлаа гэж бодъё. За тэгэнгүүт 5-аас дээш ширхгийг авч иж 16 юан хിവэрэ байна. Хэрвээ нэг ширхгийг авна гэх юм бол нөгөө нэг 16 юан чинь шууд 50 юан, 60 юан болоод явцдаг шүү. Хэрвээ out of stock буюу тухайн загвар нь бэлэн биш, заавал үйлдвэрлэх шаардлагатай гэвэл доод тал нь 50-аас 100 ширхгийг авах хэрэгтэй гэдэг. За ингээд бараагаа авчаад яаж Монгол руу ачуулах вэ гэж бодож байгаа байх. Каргоны хувьд бол би бөхөө каргог сонгосон байгаа. Одоохондоо энэс өөр найдвартай газар олоогүй байгаа. Хэрвээ та бөөний дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийвэл тухайн дэлгүүр нь каргоор нь үнэгүй хүргэлт хийгээд өгдөг. Хэрэг хүргэж өгөхгүй гэдэвэл ердөө 20-аас 30 юанд хүргэлтийн тогтсон үнээр километр тооцоод хүргүүлждэг байгаа. Бөхөө карго бол айгүй амар. Та бараагаа каргондоо хүргүүлэхдээ Монголд хүлээж авах хүний утасны дугаар бичсэн байхад л бөхөө хүлээж аваад Монгол руу явуулждаг. Өөрөө каргон дээр очих ямар ч шаардлагагүй. Хэрвээ олон бараа цуварч ирэх бол миний бараанууд тэдний хооронд очноо. Та тэр өдөр явуулаад өгөөрэй гэд WeChat-аар хэлчихэд л бөхөө хатгалж агаад яг тэр өдөр нь явуулаад өгчдөг. За төлбөр тооцооны хувьд гэвэл би Alipay, WeChat, бэлэн мөнгө гэх гурван ашигладаг. Бэлэн мөнгөөр хаанч тооцоо хийн, бэлэн мөнгөөр тооцоо хийх бол cash discount гэж хэлвэл зарим газрууд нь дахиад хямдруулаад өгдөг шүү. Alipay холбох, WeChat холбох бүр ч амархан. Зарим хүмүүс холбож сайн мэдгүй байгаад хувь хүмүүст мөнгө төлж Alipay, WeChat холболт хийлгээд идэм байлээ. Бити тэгээрээ жоохон ухад луулна хинч холбож чадна амархан. Хэрвээ та нар хүсэж ивэл комент хэсэгт бичээрэй. Би дараа нь холбох заавар оруулаад өгч болно шүү. За ингээд яг ирсэн замаараа сурсан дугаа дуулаад адилхан буцна. Нэрээ нэг зүйл сануулж хэлэхэд Trip.com-аас онгоцны билет худалдаж авсан бол тэнд байх хугацаанд байнга буцах онгоцонд хэвийн нисэх хിവэрэ байгаа эсхийг шалгаж явах болохгүй. Бид нэр 4 сарын 13-нд буцах байсан чинь буцах нислэг маань авиа компани дотоод асуудлаас болоод цуцлагдсан байсан. Тэгээд яг буцахынхаа өмнөх өдөр мэдчихэж байгаа. Буцахтаа онгоцны буудлын дээр эрт очсон байсан тулдаа арай гэж дахиж өөр авиа компанид суудал тавиулаад хохирлгүй буцаж ирсэн. Хэрвээ бүр эрт мэдсэн бол буцаалт хийгээд 2-3 хоногт мөнгө нь буцаж орж ирээд тэр мөнгөөрөө дахиад өөр билет бичүүлээ суучих байсан байлээ. Тэгэхээр билет авахдаа бүртгүүлсэн мэйлээ байнга шалгаж Trip.com руугаа орж билетээ нэгтэлж явах хэрэгтэй байлээ шүү. За ингээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бичлэг маань танд хэрэгцээтэй мэдээлэл өгч чадсан гэж найдаж байна. Хэрэг тийм бол лайк, шеэр хийж, subscribe дарж намайг дэмжээрэй. Бизнест нь амжилт хүсье. Баярлалаа.